зорилготой те тэр ингээд тэр үзэл бодлыг үзүүлэхийн төлөө даваа талаараа урлагийнхан бол урлагийнхан сэтгүүлчтэй нь те хөлжтэй хуульчтайгаар ингээд нэгдэж нийлж яагаад ажиллаж болохгүй гэдэг л яриа болж байгаа байхгүй юу? Гол нь залуучууд тийм гол нь залуучууд. Тэгээд бидэд сууж байгаад хамгийн анхны уулзалт маань нөгөө хонх хамтлагийн нөгөө их хоёр ах цог дэлгэр нөгөө хонхны дуу нөгөө ажлын одоо юу болсон хонхны дуугийн пензин гаргаж байгаа юм байна. Гоё штэ. Ер нь тэгээд энэ бүх пензины анхны тэр санаа дээр яг ярих үед бид ингээд цуглаж таарад. Тэг ингэж уулзалдаад тэгээд ингээд үзэл бодлоо солилцсон зарим нэг нь таньдагч байсан, зарим нэг нь таньдгүй те. Тэгээд бид яг нэг үеийн үзэл бодлоо ингээд хуваалцаад ирэхэд бол яг л нэг л үнцүүл дээр бодож байгаа юм л да. Эдгээр өөр намын, өөр сонирхолтой, мэрэгжилтэй боловч тийм. Тэгээд за бүгдээрээ сайхан нийлээд урдаа тавьсан тэр зорилгоо хэрэгжүүлчихье гээд ингээл нэгдсэн юм. Энэ бол шинж биш, энэ бол одоо энгийн залуучууд ингээд бүгдээрээ сайхан нийлээд ажиллаж байна. Тэгээ цөөн өгөнд багтааж хэлвэл залуучуудаа бүгд өөрсдийн үеэ гаргая, шинэ үе гаргая гэсэн жижиг санаа байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Зөв биз дээ. Бүрдээ ингээд өөрчлөлтийг хийжсэн бол нийлээд хийжээвэл илүү үр дүнд хүрэх юм болов гэсэн ийм энгийн юм шиг гэрнээ бас ингээд тэр бүр ингээд залуучууд бас нэгдээд нэг зорилгын төлөө нэг нийлсэн цөөхөл юм байл таамаглалтай.